Сайн байцгаана уу? Soul Light 8. За энэ удаагийн өгүүлгийг ховсын эмч мартагдсан мэдлэгийн эрен хайгуулж Dolores Cannon-ы өвчтнүүдийн тэмдэглэлээс санаа авч бүтээсэн ба энэ өгүүлгээрээ дамжуулан нөгөө ертөнцөөс бидэнд илгээсэн мессежийг та бүхэнд хүргэх болно. Энэ бол зүгээр нэг зохиол биш, бодит туршлага, ухаарал, амьдралын гүн гүнзгий ойлголт юм. Тухлан сууж таалан төсөөлнө үү? Сүнслэг ертөнцөөс ирсэн мессеж. Эрхэм одоо 75 настай. Насаараа үйлдвэрийн хүнд хүчээр ажил эрхэлсэн. Өдгөө хүндэрсэн ходоодны хорт хавдраар шаналж буй. Түүний хувьд хүнд өвчнөдөө өвдөх өвдөлтөөс илүү үхэн гэдэг айдас хамгийн их бие сэтгэлийг нь зовоож байлаа. Хүүхэд байхаас л өвөөгийнх нь хаа нэг хэлдэг. Зөв амьдраараа өрмөн, буруу үйлбүрийг чинь шүүхээр ирэлгийн илч отоод байж байгаа шүү гэсэн үгс тархинд нь хадаатай байлаа. Өдөржин өөрийгөө шүүн хөвтөн. Би тамд очих болов уу? Би үхээд ээж автайгаа уулзаж чадах болов уу? Бурхан намайг өршөөн хилтрүүлэх болов уу? Үгүй, би диважинд очиход дэндүү их гим нүгэлүүлсэн. Би сараад гар хүрсэн. Би хулгай маш олон удаа хийсэн. Би ачлалтай хүү байж чадаагүй. Би олон хүнийг гимтээж байсан. Гэх мэтээр өдөржин өөрийн бүхий л амьдрал тэр дундаа чадаагүй буруутсан бүхнээ бодон тэрчлэн хэвтдэг байв. Түүний тархинд там гэж зүйл аль хэдийн гэр орн нь болсон мэт элдв янзаар дүрслэгддэг байлаа. Ингээд эрхэм энэ биеэ орхих цаг ирлээ. Тэрээр эцсийн амьсгаагаа авахтай зэрэгцээд хамаг биеийг нь алхаар нүдэж буй мэт өвдөлт юу ч үгүй алга болов. Гэсэн хэдий түүний үхлээс айхайдас огт алга болсонгүй. Энэ нийгмийн хар бараан яриа, айдас төрүүлэм итгэл үнэмшил бүхэнд тэр бүрэн итгэсээр иржээ. Тэрээр энэ нартын хорвоод гацсан сүнс болжээ. Түүний хувьд өөрийгөө муу хүн байсан гэдэгт итгэх итгэл маш гүн гүнзгий байсан тул яг л там мэд харанхуй халуун галд мөнх шатаж буй мэт тэр аимшигтай газарт очисон байлаа. Эрхэм энэ газарт хэр утснаа мэдэхгүй ч нэг л өдөр түүний дотор бурхан минь надад туслаач дээ гих чин зүрхний анхны бөгөөд сүүлийн залбирал ихшгэлхэн тэр. Тэр даруйд хурц гэрэлтсэн сахиуснууд гарч ирэн эрхмийг замчлав. Түүнийг дээш авч яван яагаад тэр доор харанхуй газар гацаад байсныг нь тайлбарлаж өгөв. Энэ нартын ертөнцөд хүний итгэл үнэмшил гэх зүйл хамгийн хүчтэй. Хэрв чи худал зүйлд итгэсэн бол тэр итгэл үнэмшлээ өөрөө бодлороо бий болгочихдог. Бид чинь юу хүсэн түүнийгээ биежүүлэх чадвартай сүнслэг оршихуйнууд шүү дээ. Гэвч ертөнцөд там гих зүйл байхгүй. Төөрсөн, гацсан сүнсэл гэж байгаа. Та маш удаан хугацаанд өөрийн дотоод гэрлийг олж харахгүй, тамд үүрдүүлтэн гэсэн итгэл үнэмшилтэй хит итгэсэн учраас тэр газартаа хүлэгдсэн хэрэг юм гэв. Ингээд гэрэлтсэн оршихуунууд түүнийг сүнслэг ертөнцөд орших амралтын өргөөд аваачлаа. Энэ газар дэлхийд гацсан сүнснүүдийн амархаар ирдэг өргөө юмсанж. Энэ гэрэлтсэн шингэн энергиэр дүүрэн цөөрөмд бүхий л буруу итгэл үнэмшил туулсан зовлон зүтгүүр нь ууршин идгэх аж. Одоо тэрээр өөрийнх нь итгэж ирсэн там гих зүйл зөвхөн түүний тархинд байсан гэдгийг ойлгов. Эрхэм гэрэлгээгээ сайн сайхныг хүртэх хэрэгтэй бусдын л адил хөгжиж яваа сүнс гэдгээ ухааран хязгааргүй их тайтгарал, хайр, амар амгалангаар үлгэдүүлээд байлаа. Гівгинэд чихэн дээр нэг танил дотно хоолой. За одоо таны өмнөх амьдрал дах эрхмийг тухайн цаг хугацаанд нь үлдээгээд хөвөнхөн, дүүлэнхэн, холтлоо. Одоо би намууны бүх оюун ухаан, ухамсар болон хувь хүний зан чанар буцаад энэ цаг хугацаанд энэ биедээ ирэхийг хүсэж байна. Бүх хувь хүний зан чанар, ухамсар энэ биедээ эргээд ирлээ. Гэхдээ зэрэгцээд ховсын эмчилгээ хийлгэж буй намуун гих 25 настай бүсгүй иргэн одоогийн амьдралдаа сэрхэн тэр. Эрхэн бол намууны өмнөх амьдрал байсан ба тэрээр өмнөх амьдралаас ирсэн айцаас болж энэ насанд нь тулгараад буй зовлон бэрхшээлээс эдгэрхийн тулд ховсын эмчилгээ хийлгэж буй нь энэ байжээ.